Сайн байцгаана уу? Та бүхэн Монгол улсын эмч, эрүүл мэндийн мэрэгчлэлтэн бэлтгэх тогтолцооны түүх, үүний хөгжилтэй танилцахад бэлэн үү? Өнөөдөр бид энэхүү видеогоор 1920-ад оноос эхлээд 2025 он хүртэлх эрүүл мэндийн боловсролын чухал үе шатуудыг томилон харуулах болно. Тэгвэл үүний хариултыг олохын тулд дараах 3 гол асуултанд хариулах болно. Нэгдүгээрт Монголд эмч бэлтгэх ажил хизээ хэрхэн эхэлсэн бэ? Хоёрдугаарт ямар чухал үе шатуудыг тулсан бэ? Гуравдугаарт өнөөдөр ямар шинжилэлүүд хэрэгжиж байна вэ? Эхний асуултанд хариулахын тулд 1920-ад он руу буцаж үзье. Ардын хувьсгалын дараа Монгол улс эмч нарыг гадаадд сургах замаар эрүүл мэндийн салбараа бүрдүүлж эхэлсэн. 1942 онд анхны 1 жилийн эмчийн курсыг нээсэн нь дотоодын эмч бэлтгэх эхэн үеийг бэлэгдсэн түүхэн үйл явдал юм. 1960-ад оноос эхлэн эмч бэлтгэх тогтолцоо бүрэн бүрэлдэж мэрэгжлийн сургалт улам сайжирсан. Ялангуяа 1961 онд анагаах ухааны дээд сургууль бие даасан байгууллага болсноор Монгол өөрийн хүчээр өндөр чадвартай эмч нарыг бэлтгэх боломжтой болсон. Хоёр дахь асуултанд хариулахдаа Монголын эрүүл мэндийн боловсролын тогтолцооны үүслийг авч үзье. 1921 онд эрүүл мэндийн алба байгуулагдсанаар эхэлсэн энэ замнал нь 1945 онд анагаахын факультет, 1961 онд анагаах ухааны дэд сургууль байгуулагдсанаар системтэй болж 2003 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болж өргөжснөөр өнөөдрийг хүрчээ. 1921 онд эхэлсэн энэ түүхэн аялалд анхаарал хандуулъя. Зөвлөлт холбоод улсад сургуулиалтаар эхэлсэн эмч бэлтгэл 1942 онд техникч эмч, 1945 онд их эмч бэлтгэлд шилжсэн. Энэ үеэр Монгол улс эрүүл мэндийн салбараа суурь боловсролын системийг бүрдүүлж эхэлсэн юм. Эрүүл мэндийн боловсролын түүхэн үйл явдлуудыг үе шатаар нь авч үзье. Эхлэл үе буюу 1942 онд эрүүл мэндийн техникумын дэргэд 1 жилийн эмчийн курс анх удаа байгуулагдсан. Системтэй сургалт буюу 1945 онд Монгол Улсын их сургуулийн дэргэд анагаахын факультет байгуулагдсанаар их эмч нарыг 5 жилийн хугацаатай сургаж эхэлсэн. 1961 онд бие даасан боловсролын байгууллага байгуулагдаж анагаах ухааны дэд сургууль болсон. Тэгвэл 1990 оноос хойш шинжилэл өргөжөлт явагдаж ардчлалын үеэс хувийн сургуулиуд бий болсон. Үүнд итүүгэн, ач газарчин гэх мэт сургуулиуд орно. 2003 онд анагаах ухааны дэд сургууль нь анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болж өөрчлөгдсөн. Тэгвэл 2025 он гэхэд бид олон улсын стандартад нийцсэн эмч нарыг бэлтгэж байна. Гурав дахь асуултанд хариулахдаа сүүлийн 30 жилд эрүүл мэндийн боловсролд ямар чухал өөрчлөлтүүд гарсныг тэмдэглэе. Олон улсын стандарт, лицензийн шалгалт, практик чиглэлтэй сургалт, гадаад харилцааны өргөжөлт зэрэг шинжилэлүүд эмч нарын мэргэжлийн чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Шинжилэлтийн гол чиглэлүүд: нэгдүгээрт боловсролын шинжилэл. Анагаахын чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэх ажлууд хийгдсэн ба сургалтын агуулга нь илүү практикт ур чадварт суурилдаг болгосон. Хоёрдугаарт эмч совилогчийн сургалт олон улсын жишигт нийцсэн байх. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөд нийцүүлэн диплом, бакалавр, магистр, резидентрийн шатлалтай боловсролын тогтолцоог бүрдүүлсэн. Харин зарим сургууль олон улсын магадлан итгэмжлэгдсэн байдаг. Тэгвэл 3 дугаарт нийтлэг шатлалын тогтолцоо. Төгсөгчдөд зориулсан улсын нэгдсэн шалгалт буюу лицензийн шалгалт нэвтэрсэн. Энэ нь чанарыг хянах стандарт тогтоох зорилготой. 4-р хүний нөөцийн төлөвлөлт. Бүсчилсэн хөгжлийг харгалзан эмч совилогчийг аймаг суманд шилжүүлэн бэлтгэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. 5-дугаарт гадаад харилцаа хамтын ажиллагаа. Гадаадын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр хүний их эмч мэрэгчлэлтэн бэлтгэх боломж нэмэгдсэн. Энэ нь сурагч солилцооны хөтөлбөр тэтгэлэг зэрэг ордог. Үүнд мөн Герман улс, Солонгос, Япон улс руу явах боломж байдаг. Эдгээр өөрчлөлтүүд нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт ашиглах боловсон хүчний мэдлэг, чадвар, чанарт эерэг нөлөө үзүүлж байгаа гэж үздэг. Эцэст нь хэлэхэд Монгол улс 100 гаруй жилийн туршлагаар эрүүл мэндийн боловсролын өөрийн гэсэн загвараа бүтээсэн. Өнөөдөр бид өндөр чадвартай эмч нарыг дотооддоо бэлтгэх чадвартай болсон байна. Энэхүү бичлэгийг сонирхон үзсэнд баярлалаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйг хамтдаа бүтээцгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа.